За сайн байцгаана уу. За 11-р ангид бас векторын координат гэсэн сэдвийн бодлогоудаас нэг дөрвөн бодлогыг тайлбарлаж өгье. За энэ гэрийн даалгавар 13 дугаар гэрийн даалгаврын бодлого шүү. За эхний бодлого 3-ын B-г бодъё. За ОА, ОБ радиус векторууд суурь нэгж векторуудаар задлагдсан байна. За тэгвэл AB векторын координатыг бол мөн AB векторын уртыг олох гэж байна. За тэгэхээр AB векторын координат гэхээр за би радиус вектор өгсөн учраас A векторын координатыг олъё. За AC-гийн координатыг. За AC-гийн координат нь за X координат нь 3. За Y координат нь асах 3 тий. За Z координат нь асах 4. Асах 4. За одоо VC-гийн координатыг олъё. За яг үүнтэй адилхан VC-гийн координатыг олъё. За VC-гийн координат. За X координат нь 2 байна. Y координат нь асах 3. За Z координат нь K-гийн үнэтэй буюу асах 1. За одоо энэ хоёр цэгээр бол векторын координат олохыг үзсэн тий. За AB векторын тэгэл координат яаж олох вэ? Төгсгөлийн цэгийн координатаас эхний цэгийн координатуудыг харгалзан хасна. Тэгэхээр B цэгийн X координат бол 2. За A цэгийн X координат бол 3. Тэгэхээр 2-оос 3-ыг хасна. За хасах 3-аас хэдий хасах вэ? Бас хасах 3. За одоо Z координатуудыг харгалзан хасна. Тэгэхээр хасах 1-ээс хасах 4. За тэнцүү. За 2-оос 3-ыг хаслаа. Хасах 1. Хасах 3-аас хасах 3 гэхээр энэ тийг болно. За дараа нь хасах 1-ээс хасах 4 гэдэг бол нэмэх болгоод 3 гарна тий. За AB векторын координат бол ийм гарч байна тий. Одоо AB векторын уртыг яаж олох вэ? Өмнөх бас үзсэн томьёо ёсоор AB векторын урт гэдэг бол за тэнцүү язгуур координатуудын квадрат тий. Хасах 1-ийн квадрат, нэмэх нь 2-ын квадрат, нэмэх нь 3-ын квадрат. За эндээс язгуур хасах 1-ийн квадрат бол 1 дээр нэмэх нь 0, нэмэх нь 9. За эндээс язгуур доор 10 гарна гэсэн үг. За тэгвэл AB векторын урт бол язгуур доор 10. За 6-гийн Г. За А ба Б векторуудын координатуудаар өгсөн бол дараах илэрхийллийн утгыг ол. За энэ модуль байна тийм үү? Модуль гэж хоорондох цай. За А векторын хооронд B координатууд авчи. Хасах 1, 2, 4 тий. 2. За Z координат нь 4. За одоо B векторын координат юу чинь? Хасна тий 4. За хасах 2. Тэгээд 3. Нэг координатууд 3. За тэгээд модуль. За тэнцүү. Одоо координатуудыг хасахтаа харгалзан хасна гэсэн шүү дээ тий. Хасах 1-ээс 4 хаслаа. Хасах 4. Хасах 5. За 2-оос хасах нь хасах 2 гэдэг бол 4 гарна. За Z координатуудыг харгалзан хасъя. 4-өөс хасах 3 гэдэг чинь 1. За одоо энэ векторын ийм вектор гарч байна шүү дээ. Энэ векторын уртыг олох гэсэн. За бас өмнөх томьёо ёсоор язгуур одоо координатуудын квадрат, хасах 5-ын квадрат, нэмэх нь 4-ийн квадрат, нэмэх нь 1-ийн квадрат. Тэнцүү. За хасах 5-ын квадрат бол 25, нэмэх нь 16, нэмэх нь 1. За энэ бол язгуур доор 32 гарч байна тий. За 32 гэдэг бол язгуур доор 2-ыг өчгөн 16 буюу 4 язгуур доор 2 гарна. За тэгэхээр энэ бодлын хариу маань 4 язгуур доор 2 гэсэн үг. За
8-ын B. За B хасах нь C векторын координат бол ийм. За B дээр нэмэх нь C векторын координат бол ийм гарах юм бол ингээс B ба C векторын координатуудыг ол гэж байна. За энийг би системчлэн бодъё. За энэ хоёрын хооронд нэмчихье. За хооронд нэмэх юм бол за нөгөө л зүүн талыг нэмье. B вектор дээр B векторыг нэмлээ. За 2B вектор гарна тийм үү? За дараа нь хасах C вектор дээр C векторын үед энэ хоёр бол хураагдана. За нөгөө тал дээр координатуудыг харгалзан нэмнэ шүү дээ тий. Хасах 2 дээр хасах 3-ыг нэмнэ. Хасах 5. За 4 дээр хасах 6-ыг нэмнэ. Хасах 2 гарна тий. За хасах 1 дээр 5-ыг нэмнэ. 4. За 2B векторын координат бол ийм гарч байна шүү дээ. Одоо би B векторын координат олох хэрэгтэй тий. Тэгвэл би бүгдийг нь яах хэрэгтэй? 2-д хуваах хэрэгтэй. Тэгэхээр хасахтаа 2 хуваалаа. Хасах 2.5. Хасах 2-ыг 2 хуваалаа. Хасах 1. За 4-ийг 2 хуваагаад 2 гарна. За энэ бол B векторын координат бол ингэж олдчихаа. Тэ. За B векторын координат бол ингэж олдлоо. За одоо C векторыг олох хэрэгтэй. Тэр би аль нэгэнд нь олсон вектор орлуулъя. За өөрөөр хэлэх юм бол тийм үү. B вектор чинь хасах 2.5 координат нь. Хасах 1 дараа нь 2 гарсан тий. 2. За одоо энэ дээр нэмэх нь C вектор нэмэх юм бол дараах координатууд гарах юм шүү дээ тий. Хасах 3, хасах 6, 5 гарах гэсэн. Хасах 6, тэгээд 5 гарах гэсэн тий. За энэ тэгштэглээс би C векторын координатыг олох гэсэн. За тэгээд C векторын координатыг олъё. За өөрөөр хэлбэл бол хасах 2.5 дээр энэ векторын координат нэмэл хасах 3 гарах гэсэн. Тэгэхээр эсгээр хасан гэсэн үг тий. Хасах 3-аас хасах нь хасах 2.5 гэдэг чинь хасах нь 2.5. За хасах 1 дээр хэдийн нэмэл хасах 6 гарах уу? Хасах 5 тий. За тэгвэл 2 дээр хэдийн нэмэл 5 гарах уу? Нэмэх 3. За ингээд C векторын координат бол ингэж олдож байна тий. За 9-р бодлого. За А ба Б хэрчим өгөгдсөн. За энэний төгсгөлийн цэгүүд бол өгөгдсөн байна тий. За CD гэсэн цэгүүд болохоор энэ хэрчмийг тэнцүү 3 хэсэгт хуваана. Тэгвэл А, Д векторын координатыг олох гэж байна. За тийм учраас би А, Д цэгийн координатыг олох ёстой гэсэн үг. Д цэгийн координатыг олох ёстой. За би ийм илэрхийлэл зохиоё тийм үү? А, Д векторыг А, Б векторт харьцуулъя. За AD вектор болохоор хэдэн x A-гаас D хүртэл 2x тийм үү? За A-гаас B хүртэл бол 3x. За энэ нь болохоор юу гэхээр 2-ыг хуваах нь 3 гэсэн үг. Энэ 2x хураагдсан шүү дээ. Харьцаа нь бол 3-2 гэдгээс за AD векторын координат бол AB векторын 3-2-той тэнцүү байна гэсэн. AB векторын 3-2-той тэнцүү. За энэ дээр 3-2 үржих нь за AB векторын координатыг яаж олох вэ? Тэгэхээр нэг төгсгөлийн цэгээс эхний цэгийн координатыг харгалзан хаасан тий. Тэгэхээр нэгээс нэгийг хасаад тэг. За хасах 3-аас 3-ыг хаслаа. Хасах 6. 3-аас 3-ыг хасаад тэг. Одоо AD векторын координат гэдэг бол ийм бүх векторуудын координатыг тийм үү 3-2-оор үржүүлсэндээ тэнцвэ шүү дээ. Тэгэхээр 0-ыг 3-2-оор үржүүлээд 0, хасах 6-ыг 3-2-оор үржүүлээд хасах 4. За 0-ыг 3-2-оор үржүүлээд 0. Тэгэхээр AD векторын координат бол ийм гарна гэсэн үг. 0 хасах 4, 0 гэсэн координат гарч байна.